Хэрхэн утасныхаа цэнийг гамнах вэ? Нэгдүгээр анги. Уцаа цэнгэлж байхад нь оролдохгүй байх. Уцаа цэнгэлж явахад нь хизээж битгий оролд. Дадаа нар батарей нь муудаж ойн орхон цэнгэлэх шаардлагатай болно шүү. Ихчийнхаа утсыг нэг уяад өгөөч хүүхээ. Хоёрдугаар анги. Батарей хэмнэгч гоном ашиглах. Та утасныхаа дээд хэсэгнээ ороод батарейны зургийн дээр дадснаар таны 1 цагийн дараа цэнгийн дуусахаас утас чинь ядчил 1 цаг 30 минутын дараа цэнгийн дуусах болно. Эмээ тийм юм мэдэхгүй миний хөө. 3 анги. Хэрэглэхгүй аппуудаа хаах. Хүмүүс нэг утсан аппаа гаргахгүй дараагийнхнаа нодсоор байгаа зэрэг ачаалаа цэнийг нь олсон дуусдаг. Олон юм зэрэг гэвэл таачаас ядаж цэнэггүй болохтой адил юм. 4-р анги. Утасныхаа гэдлийг багасгах. Нарны гэдэл адил тод гэдэлт таны хараа мод шалтгаан болохоос гадна утасны тань цэнийг хурдан авч олно. 5-р анги. Шөнийн горим ашиглах. Харанхуй болсон хойно утсаа алдах номтой бол утасныхаа шөнийн горимыг асаавал батарейтай хэмнэлттэй шүү. Хэрвээ эдгээр наргыг ашиглахгүй уцаа цэнэглэж сургуулийн таг үрээд байгаа найз байвал надад хэлээрэй.